За өмнө нь бас яг иймэрхүү чиглэл, иймэрхүү арга хэмжээ ер нь бас засгийн газар л өгч исэн тохиолдол байна уу? За ер нь бол сүүлийн тэгэл нэг 20 жил утааны асуудал яриад дөрвөн жаргалангийн гэлдгээр нэг гал унтраах арга хэмжээ авсан байсан хоёрын хооронд явсаар байгаад ингээд өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр ер нь бол бас нэлээд тийм шийдэмгийн арга хэмжээ л авах нь зөв байх та. Тэгэл одоо ингэж яваал эн чинь яваал замраал тэгэл нэг утаа мэдрэгч за эсвэл нэг түлшний сайжруулалт гэж явсаар байгаа л ингээд өнөөдөр чинь дэлхий чи хаашаа явж гин вэ? Тэгэхээр бид нар бас нэг энэ дээр бол энэ технологийн шийдлүүдийг харсан эсвэл одоо бас ингээд арай нэг өөр арга замаар л явахгүй бол өнөөдөр энэ арга замаар яваад бол хааштай энэ бүтэхгүй. Тийм учраас энэнийг бол бүр ингээд ийм чиглэл өгчөөснөөс энийг эргэж сайн хараад бүр одоо энэ технологийн шийдлүүдийг харсан за тодорхой хугацаатай 3 жил гэдэг ч юм уу 2 жил 5 жилийн хугацаанд түрүүний тэр газны асуудал ярьж байна. За одоо энэ цахилгаан станцын асуудал байж байна. Бүр нэг иймэрхүү иж бүрдлээр нь харсан чиглэл байвал яад юм бэ? Тэгж болох уу гэж асууя. За би бас банк орооны гишүүдэд баярлж байна. Ер нь бол энэ утаагүй болчих гэсэн ийм 3 жилийн том төлөвлөгөөн дээр л ер нь анхаараа л гэсэн үүрэг өгөөд байна шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэндээ бас энэ ер нь одоо нийслэлээс ахуулаад Монгол улс даяараа 3 жилийн хугацаанд нэгт түүхийн нөөцнөөсөө салжчихсан. Хоёрт нийслэл нь энэ төвжирлийн асуудлаа шийдчихсэн. Гуравт утаагүй болчихсон байх нь бол одоо бидний одоо энэ хууль санаачлагч хууль батлах байгууллагын хувьд бол бас том зорилго байх ёстой. За өмнөх тохиолдол байна, дуршлаг байна. Өмнөх туршлагад бол одоо би өөрөө яг эмийн тухай төр хороог ахалж ажиллаж за мөн одоо засгийн газарт чиглэл өгсөн, тайлангаа тавих үүрэг өгсөн. Өнгөрсөн намрын чуулганаар би тайланг байнгын орон дээр сонсохтой байсан. Одоо хүртэл тайлангаа өгөөгүй засгийн газар явж л байна. Тийм учраас бид ер нь энэ парламент өөрөө энэ хянан шалгах тогтолцоогоо илүү хүчтэй болгож өөрснийхөө одоо өөрт байгаа энэ зүйлээ ажил болгож л байхгүй бол ялангуяа байнгын хороо одоо ахалж байгаа дарга нар энэ дээр онцгой анхаарахгүй бол ингээд яад ингээд явчих гэдэг юм үүсчихвээ. Тэгээд нөгөө том улс төрийн манлайлал байхгүй болчиход энэ ажлууд нь хийгдэхгүй байгаад 3 жил өнгөрөх юм бол бид энд суугаад юугаа их хөвт. Яг ийм тохиолдол одоо гарсан учраас би бас энэ дээр бүр хариуцлагатайгаар бас хэдүүлээ энэ дээр нэгтгэг, шаарддаг, тайлангийн тавиулдаг. Тэр ч утгаараа бидний одоо гол хүсэж байгаа зүйл бол энэ дид хороо байгуул байнгын үйл ажиллагаатай энэ 3 жилийн хугацаанд утааг бууруулах зорилготой дид хороогоо байгуулъя. Энийний хуулийн гаргалагын байнгын хороогоороо гишүүдээрээ бүгдээрээ нийлж хагаад энийг батлуулъя. Нэмэлт өөрчлөлт гаргаад тэгээд дид хороо байгуулах эрхээ аваад дид хороогоо байгуулад тэгээд одоо хавар намрын чуулга бүрэн дээр хийж байгаа ажил утааг бууруулах зорилго ажлуудыг байнга сануулдаг, байнга тайлан авдаг ийм хяналтын тогтолцоог ажилуулъя. Тэгэхээр энэ дээр бас та бүхэнс дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна. Би бол яг энэ утааны чиглэлээр гэж асуусан чимрэн гişүнэ. Гэхдээ бидний хувьд одоо шүү дээ тийм ээ яг тодорхой хэдэн жилийн дараа нэг ч яндангуй болно гэдэг ийм зорилт тавьж болох уу? Нэг ч утаа гаргах тийм яндангуй болёо. Тэгээд тэрүүндээ хүрэхийн тулд яг одоо 3 жилийн дараа нэг ч яндангуй болно шүү гэдэг ийм л чиглэл өгмөр байна л да. Тэхийн тулд тэрүүнтэй холбогдох ямар зардал гарах юм тэрийг гаргаж иргэдэг. Түүнээс л одоо ингээ хэдүүлээ яг энэ сайн таны гэлдэг шиг ингээл өгдөг засгийн газар нэг аргацаадаг ингэж явсараад 30 жил болсон байхгүй. Тэгэхээр яг юм хэмжих боломж та түрүүн бас нэг хэмжих боломжтой гэж яриад л. Тэгэхээр хэмжих боломжтой юм чинь нэг ч яндангуй болох, нэг ч утаа гаргадаг болох, эсвэл нэг ч тэр модон жорлонгуй болох, эсвэл гэрийн хооронд гэдэг юм уу Улаанбаатарын нэг захаас нөгөө зах хүртэл 30 минутанд очдог болох гэдэг ч юм уу ийм тодорхой үр дүнтэй юмуд байвал их зүгээр гэж ингэж бодож байна. Та энэ тал дээр юу гэж бодож байна? За тэгэхээр бидний бас энэ тайлан дотор дүгнэлтэн дотор орсон мөн одоо энэ сонсголд оролцсон аж ахуй нэгжүүд шийдэл ярьж хүмүүстэй уулзаа ярихад бас Бачгал гишүүн түрүүн хэллээ, Жаргалан гишүүн бас хэллээ. Ерөөсөө хувийн хөвшлийг энэ утаа бууруулах үүсэлд оролцуулах явдал юм аа. Бид стандартаар тавиад өгчээ л доо. Төр шахтгаа болчих л доо. Харин тэр стандартыг хангаж чадж байгаа зовхон технологи нь иргэн өөрөө сонгох, айл өөрх өөрөө сонгох боломж нь бол. Жишээлх юм бол бид одоо Монгол хүн чинь одоо бас гэртээ гал түлхийг хүссэн шүү дээ. Тэгэхээр бид бүр яндангуй болчихно гэвэл бас худлаа. Харин тэр яндангаас гарч байгаа утаа бусдыг хордуулдаг байх ёстой.
Тэр л шаардлагыг тавьдаг ийм тогтолцоог хийх ёстой. Тийм учраас ер нь бол энэ том иж бүрэн тогтолцооны бас нэг том зорилго нь ерөөсөө би бас Жарлан гишүүнтэй санал нэг байна. Утаа гаргадаг технологиг санхүүжуулахад болж байна.